400 3 өндөржүүлээд 2 жилийн виз тэгээд дахиад 2 дөржүүл. Чи давхар ирж гараад. Чи ингээ гоё. Ингээ тагнаага ингэж байгаа. Хүний 2880 гинэ. Йой. Тэгээд бид чи гуруулаа. Тэг зүгээр эхэлчихье за. За. Яг чаан чи. Зүгээр эхэлж. Би сая бодлоо л тоо. За. Юус яг ингэж нам сууж агаад ярьж баарг үзег юм байна. За. Ганцхан нэг л тэгсэн чинь би чи нөгөө худлаа камерны ардаас нь том ордог юм биш үү? Чи камерны урд байсан юм гоё. Чи яг. Аха. Тэгээд би чамайг сэдвүү үгүй за. За. Англид ирэхэд дээрээс нь үргэлжлүүлээд амьдрахад 6 жил гарангийн хугацаанд хэдэн төгрөг үрсэн бэ? Хэдэн төгрөг өрсөн бэ гэж нөгөө нэг home office хэдэн төгрөг өгсөн бэ гэдгээ хэлж байгаа шүү дээ. Тийм. Зөвхөн визэнд хууль ёсоор байхын тулд тэрийг надад бэлдээд өгсөн байна л да. Тэгсэн би бүгдийг бодсон. За анх 2018 онд оюутны визээр ирсэн. 18 онд 3 хүний визний төлбөрт 335 паунд. Хүний 335. Тэгэнгუთ 335-ыг үржүүлэх нь 3 гингууд 1005 паунд. Тэгэнгуутаа healthcare surcharge эрүүл мэндийн 800. Байх жилийнхаа тоогоор эрүүл мэндийн даатгал төлдөг. Хүний жилийн 400 3 өндөржүүлээд 2 жилийн виз тэгээд дахиад 2 дөржүүл. Чи давхар ирж гараад. Тэгээ гоё өнцгөө олооч. Тийм дулан байгаа нөө ингээ камер ингэчүүл ингээ суучих уу? Тэг яг өнцгөө олоод хөдлөхгүй байж. За ингээ. За тэгээд 2018 он одоогоос 6 жилийн өмнө бид хоёр ирэхдээ зөвхөн визэнда 2205 паунд төлсөн байна. Тухайн үеийн ханш нь хэд болтой ч идэ доор болоод яач нь 3300 хэдэн гэсэн. 300 гэсэн баг. Тухайн үед плюс идэлээ. За. Тэгээ энэ нь болохоор явж жагаад 2020 он хүртэл тэглүү. Тийм. За энэ оюутны виз чи явж байгаа дунд нь оюутны визээ дахиад нэг удаа сунгасан. Яагаад гэвэл нөгөө шалгалтанд унсан юм тест. Ковид болоод. Тий. Ковидос олж унсан юм уу зүгээр шалгалтандаа барахгүй унсан юм уу? Үгүй ингэсэн тэр чинь ковидос болоод нэг удаа авах байсан шалгалт нь 3 сард авах байсан шалгалт хойшлоод 6 сард авагдсан нэгт. Хоёрт би угаасаа унсан. Хамгийн амар нь бэлдэж байгаа гэсэн чи бүр модсон зү. Тийм. 3 шалгалтанд 4 удаа. 3 шалгалтанд 4 удаа унсан. Нэг нь 2 удаа унаад нөгөө хоёрыг нэг унсан байхгүй. Гэтэ тэрнийхээ ачаар виз сунгагдах нөгөө нэг хоёр төгсөн хүнд 2 жилийн виз өгдөг програм чинь унсан болохоор хамгийн анхны хүн буцаж өгдөг болж хэлсэн юм байна. Тэгээд за оюутны визээ хэдэр сонгосон ярьчих тийм би энэ талаар ярив. За 490-ыг үржигдэх нь 2 980. Тийм. 980 дээр 800 нэмэгдэж байна. 1780-ыг хойлоо өгч байгаа юм тийм. Тийм. Визний 400-ээр хоёулаа сонгуулад эрхэс буцсан гэсэн болохоор хоёулаа сонгуулаад дахиад жилийн 400 паунд healthcare surcharge нь дахиад 2-оор ягаад 1780 зөвхөн оюутны визээ 6 сараар сонгоход ч тийм. Тэгэнгүүт яг хөө энийхээ ачаар одоо нөгөө нэг ажлын виз гээд байгаа нь анх Англид 10-д жилийн өмнө төгссөн бакалавр магистрт 2 жил доктороор төгссөн хүмүүст 3 жилийн ажлын виз өгдөг байсан юм билээ. Тэрийгээ зогсоогоод паузлаад 10 хэдэн жил болчингуудаа сүүлд Brexit-ээс болоод боожоо бид нэр тийм боломж өгсөн. Борис Джонсон буцаад тэр визний англиг сэргээгээд тэгээд хамгийн анхны удаа төгсөж гарч байгаа төсөлт нь би тэрэн дээр нь таарад унсныхаа ачаар дахин өгдөг байхгүй тий. Тэгээд 2 жил гарan оюутны визээр байчаад тэгээд сунгуулад 2 жилийн виз авсан. За тэр сонголт нь болохоор визний фи нь болохоор хүний 700 байсан. Тэгээд healthcare surcharge нь 400 жилийн 400-аас өсөөд 624 болцсон. Энэ тэгэл үнийн өмнөөс өсөөл байгаа. Паундны ханш нь ч өсөөл тэгэл за паундны ханш өсөж байгаа нь хоёлаад яг ашигтай л байгаа хата Монгол байхгүй болохоор. Гэхдээ тэгээд ер нь өсөөл байгаа. Тэгээд одоо тэгвэл 2020 онд зөвхөн 6 сарын визэн дээр хоёлаа биш юм бэ 6 сарын шинэ сар 1 жил юм биш үү? Healthcare surcharge жилээр төлсөн юм байна. За тэгвэл 1780-ыг чинь би ер нь 40 цаг ажиллаад хитэг авдаг байлаа. 1500 1450 би л 1700 үйдэг авдаг байсан. Тэг угаас нэг амар 1200 300 авдаг байсан баха. Тийм тэгмүү тэр чинь 32 цаг 30 хэдэн цаг мөн гэж 1200 300.
Тэнгуутс 1700 чанга байгаа шүү дээ. Тэнгуутаа байрандаа бол 750 өгдөг шүү дээ өрөөндөө. 700 700 л. өрөөнд байдаг байсан. Өрөө. За тэгээд одоо нөгөө юугаа ярих гээд байгаа шүү дээ. Ажлын визээ авахын тулд 3896-г төлсөн байна. 2 жилийн 2 хүний тэгсэн шүү. Ажлын виз гэхдээ амар үнэтэй тий. Тий одоо энэ Бүр үнэтэй болчихлоо тий. Одоо хэдээс ид болчлоо. Одоо нөгөө нэг 700 паундын виз чинь 1000 ид болчлоо. Тийм. Аппликейшны мөнгө 709 чинь 1000 болоод healthcare surcharge чинь 624-өөс бас дахиад 1024 болсон юм шүү дээ. Тэнгуут хоёлоо 624-ыг 5 жилд үржүүлсэн юм уу? Үгүй наа 620 2 жил шүү дээ. 2 жилийн ажлын виз 2 үнийг яваад байгаа байхгүй. Нөгөө амар олон жил визээ сонгоолцсон. Аль нь айлгаа мартчихээн. Тэгээ наадхны чинь дараа одоо жинхэнэ skilled worker виз орж ирж байна. Тэгээ 2023 он болж байна. За тэг 2023 онд амар их мөнгө төлсөн баазар дээр. За тэгэнгუთ манай тэгээд ажилд орсон. Тэгээ ажилд орсон чинь манай хүн чинь компани яг хулан спонсорлоод ингээд компани зардал гаргадаг ч гэсэн бид нар бас нөгөө нэг яг л нөгөө нэг төлөөд байгаа эрүүл мэндийн төлбөр. Дахиад эрүүл мэнд, дахиад аппликейшн фигээ төлөөд эрүүл мэндийн даатгал одоо чинь 3 үнийхийг 5 жилээр төлнө. За 5 жилийн виз учраас. Саяны ингэдээс хумсчихс байгаа хэрэг чинь. Йоо. За. Тэгээд гисэн чинь тэр нь хэд болсон бэ гэсэн чинь skilled worker виз нь 15,000 паунд гинэ. 15,000 паунд. Одоо тэнгууд 15,000 паундыг би та нарт өнөөдрийн ханшаар үржүүлж заяа. Хэрвээ 15,000 паунд байж байгаа 4,400 үржүүлж. Үржүүлдэггүй ш. Ингэж гэвтэл юм тий. Йоо ямар нас. 66 сая төгрөг. Хадгаламжтай ч юм шиг тий. Хадгаламжтай ч 66 сая байхгүй лаа гэсэн чи хадгаламжтай ч юм шиг. Угаас ийм болохоор хадгаламжгүй байхгүй. Арай юу. Гэтэ энэ 66 сая хадгаламж байтугай өртөө. Бонзэштэй. Тэг өрнөөс өрийн оронд л явчихна. Гэтэ яг тэг өрөө дарагдаал ирэхээр нь тавьчихлаа юм л та. Тэгвэл өр дарагдаал ирэхээр визээ сонгох болчихно. Тийм амар зүүн. Тэгэнгუთ одоо ингээд за одоогийн байдлаар тэгтээ нийтдээ одоо бүгдийн нэмдээ чи нэмээд энэ 21 гаргацсан юм шүү. Гүм үү? Тийм үү? Гүмит би над бичиг болохоор санахгүй за. Хандин над тийм л. 2200. 5-ыг үржүүлдэг. Нэмэх шнэ. Sorry babe. 1700. 1700 plus 3896. 3896. Ингээд 15,000. Яна. 28,000. Тэгээ нэг 15,000 гэж байгаа. Би чи нөгөө нэг priority-гаар ороод дахиад 500 паунд нэмж төлөөд байсан. Хөөе энэ дунд чинь чиний нөгөө нэг төгсдөг төлдөг дээр чинь тийм штэ. Би сургуулаа төгссөн байхгүй юу? За одоо төгссөн чи визээ сонгуул хийгээд home office хамаг виз мэдээгаа өгөөд ингээ хариу өгөөд аппликейшн өгсөн чинь уучлаарай та төгсөөгүй байна. Сургуулаас чи мэдээлэл ирээгүй нэгээд. Тэг би бүр гайхаа сургуулгаа мэйл. Виз дуусгах цаа бид хоёр харлах гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ бүр сандаад энэ яагаад ингэж байгаа юм бэ? Би төгссөн штэ гэсэн чинь таны нэг шалгалтыг чинь та чи нэг шалгалт дутуу юм биш ч гэж. Би юу яриад байгаа юм бэ? Ингээд бүх шалгалт дууссан штэ гэсэн чи бүр би бүр сүлдээ сургуультайгаа уурлаад хэрэлдээд чин болцсон байх хэвээр миний мэдээллийг home office руу явуулаагүй тэрнээс болоод миний виз ингээд сонгогдохгүй болчиход байна. Энийгээ засч өг гэсэн чинь нөгөөдгөө засаад явуулсан. Тэгсэн чинь home office болохоор шууд аппликейшн чинь дахиад энэгээр болохгүй байна ч дахиж аппликейшн бүүлгэсэн чинь аппликейшн дахиад 700 паунд. Тийм тэр чинь нөгөө шууд cancelдчихж байгаа. Яаж болохгүй хөдөлөөд дав залдчихлахгүй гэдэг шиг заавалчгүй шинээр аппликейшн дахиад бүгд. Тэгээ сургуулаас нь мөнгөний авах гэсэн чухал. За яшиг энэ сургуулаа. Тэгээ дахиад 700 паунд нэмж төлөө. Тэгэхээр минийхийг аваад дараа нь чинийхийг хийсэн тулдаа 700 ууршсан. Тэгээ дахиад дараа нь 500 яасан гэ. Йоо. Тэгэл дараа нь дахиад ярих юм байгаа шүү. Ярих уу? Тэгэл тэгсэн чинь хулан хурднаар нь эрптэр чи эрхсийг Монголоос ч авчрах гад тэгэнгუთ тэр чинь бас эрхсийг авчрахын тулд эрхсийг гаднаас хандуулна гэд тэгээд тэгсэн чинь визэнд энэ английн юм дээр юу байхгүй заяа. Ингээд нэг юм хий байхгүй. Бүх юм ингээд нугасаа нэг юм ямар ч хий байхгүй. Тэгэнгუთ мань хоёр мэрэгэн санаа гаргаж байгаа. За чи хурднаар визэнд орчихоо. Тэг би угаасаа яараагүй л байгаа юм чи Монгол явж ирж байгаа визэнд хандъя. Тэгсэн чи миний виз 8 сард дуусах байсан. Тэгэнгუთ Монгол руу
биш миний виз 10 сард ч дуусах лөө. 11 сард дуусах байсан. Тэгвэл Монгол сард руу Монгол руу 7 сард явчаад 8 сард ирчээ. Тэгээд ирээд хандхад яарах юм байхгүй. Улангийн виз л харин хурдангаар гарчвал эрхсийг визэнд оруулаад тэгээд ирж байгаа хандчих юм байна гэ. Тэгээд эрхсийг Монголд очиод визэнд явуулсан чинь эрхсийн визийг шууд бид нар яснаа. Хөөе энэ аавынхаа виз нь 11 сард дуусчих юм биш үү? 11 сар хүртэл виз авах юм аахгүй юм уу? гэж тийм бигдэм байлээ. Эцэг ихийнх нь аль нэгнийх нь визэн төрүүлж дуусж байгаа хугацаагаар нь хүүхдийнх нь визийг өгд юм байлээ. Аль богинохноор нь. Тэгэл тэнгууд би болохоор тэрэн дээр нөгөө яаралтаагаар хандна гэсэн чинь 500 паунд гингууд хулан 500 би 500 гингууд 500 мянга. За гайгай. 500 мянга 500 паундын тэгээд ирж байгаа л хандчих гэл тэгээд хэмнэж байгаа царай. Тэгэл ирсэн чинь эрхсийн визийг 11 сард дуусгахаар өгсөн. Тэгсэн чинь нөгөө юу 500 ч буцаад 700 ч үлээ юу ч үлээ гэл. Ер нь бол хэмнэдэггүй. Тэнгүүд эрхсдэр дахиад 2 удаа аплай хийж байгаа байхгүй. Тэнгүүд яг нэг харамч 2 дахин төлнө гэдэг чинь. Тэгэхээр анханасаа төлөх ёстой юмын төлөөд явахгүй болвол мөнгө хэмнэ гэж бодохоор л дахин төлчөөд байгаа. Тэгээд ер нь ингээд 22-23 мянган паунд энэ хугацаанд Англи улсад оршин тогтнохын тулд 22 мянган паунд төлжээ. За 22 мянган паундыг тэр 22 мянган паундаар чи одоо яг ингээд визэнд явахгүй маа гэдэг Монголд ер нь бол нэг жижиг байш авчин тий. За 22 мянга дундчлаа 4 мянгаар үржүүлчих та. 4 мянгаар үржүүлчих. Дахиад ингэж байгаа үржүүлэх хэрэгтэй байсан юм дээ. 91 сая. За бас арайч авахгүй байна. Байш нь уу? Тий. Байр. Гэхдээ 91 сая гэж чинь талын одоо байр ер нь 250 сая байвал ясныг нэг дундаж байр авчих واخ. Ер нь байр Монгол хэд гэж байгаа. Метр квадрат ер нь 3 сая 800 л гэж миний мэдхээр 3 сая. За Монгол байрны үнийг мэдчихээ заяа. 3 сая 800. Ер нь метр квадрат дундаж айл 70 метр квадрат гэж байна. Танаа нэг тийм тачтай кэнсел гэнэ лээ. Энэ их 260 сая. 260 сая. Тийм ба. Тэгээд яг 260 сая 90 сая гэдэг чинь тэгэл 90 сая нөхч нь гэдэг чинь бас л амар мөнгө байгаа шүү дээ. Тэг яг нэг жил гараагүй л тээ. 6 жилийн турш гарсан. Тэгтэл 6 жилд байрныхан 30% төлчихнө гэдэг чинь гоё байгаа шүү дээ. За тэгснээ за одоо дуусаагүй. За одоо дуусаагүй. За одоо ингээд 5 жилийн дараа skilled worker visa дуусна да. Тэгэнгүүт бүтээр амхандаа шууд citizenship хандчих юм болов уу гэж бододсон байхгүй. Тэрнийг ойролцоогоор 1000 паунд гэсэн хүний. Тэгэхээр за заста гайгүй мэн гэдгийгсэн чинь эхлээд indefinite leave to remain гэдэг юмд заавалж гондох хэрэгтэй байна. Тэр indefinite leave to remain нь би гуглдсан чинь хүний 2880 гинэ. Йой. Тэгээд чи гуруулаа. Өөр нь ойролцоогоор дахиад 8000-ыг indefinite leave to remain заяа. За тэнгуут энэ indefinite-тэй хандчаад 1 жил болсны дараа citizenship хандж болох юм байна. Яг 1 жил болчоод хандахгүй байгаад ээж болно. Гэтэ минимум жил болсны дараа citizenship хандж болно. Тэгээд citizenship нь болохоор том үний 1630 хүүхдийн 1200. Тэг унгууд нэмэгдээд дахиад 13 паунд. Нөгөө 8000 ч орж байгаа шүү дээ. Ороод тийм. 13000 паунд. За тэгвэл 22000 паунд төлсөн байгаа маань. 22000 паунд гэдэг нэг 4000 бодож байгаа. Яг ингээд roughly. Тэнгууд 13000. Тэнгууд 35000. Тэнгууд дахиад 4400 дундчлаа 4400 үржүүлчих гэж яллаа. Өмнө 3000. Өмнө халдвар тасгаар тийм. Яг үү барах цагаар 140 сая. Зөвхөн тэгсэн чинь энд байгаа хүмүүс төр засгийн халамж муу анзайн гэлтгсэн чинь мань хэд зүгээр энд байхын тулд 140 саяын төлтөд байж идэг наацсан тий. Тэнгууд энд идэг хүмүүс үнэн ёо Парис явсан ч гэсэн амар үнэтэй виз мэд шаарддаг болцсон байна яасан байна яаж ийн гэсэн чинь 6 паундаар виз нь ханддаг гинэ. Одоо Европ руу явах гэж бас мөнгөстэй энэ Лондонгоос яах вэ? Тэгэл тэнгууд бүтээр визэнд одоо чинь шингэний виз авахын тулд 3 сарын банкны хуулга ажлын газрын тодорхойлолт тэгэл тэгснээ одоо чинь одоо Итали захиалсан байх хэрэгтэй. Итали явахын тулд буудлаа захиалсан байх хэрэгтэй. Нөгөө ирж очих билетээ захиалсан байх хэрэгтэй. Тэгснээ дансны хуулга за болж байна. Тэгээ баг 2 сарын өмнө цагаа аваад тэгэнгүүт би визний цаг одоо чинь би 5 сард Итали явахын тулд би одоо чинь 2 сарын дараа би тэр Итали явъя гэж тэл та. Тэгхийн тулд би одоо 2 сарын 8-наас цагаан сар 2 сарын 20 дээр цагаан сараар би Итали бачаад ирнэ гэж бодъё. Тэгэнгүүт тухайн үед тэгэл буудлаа захиалчаал хич буудлаа захиалж юмаа захиалчаад тэгээ визнийхэн цагийг авдаг заяа.
Тэгэхээр буудлаа захиалаад онгоцны билетээ захиалчаад тэгдэг үстэй. Тийм. Тэгээд визийн цагийг авах гэсэн чинь цаг нь авахгүй. Гих мэтчлэн. Аппликейшных нэг 70-80 паунд заяа. Тэгээ админ фигээ дахиад нэг 70-80 болоо. Тэгээд нэг иншуранс гэдэг нэг 15-20 гээд. За нэг хүний 180 80 болт. Тэгэхээр нэг 400 паунд. Тэгээд хамгийн хөгийн нь 3 сараар шингэний виз өгдөг. 3 сарын шингэний визтэй 30 хоногийг тэнд зарцуулдаг. Тэнгууд 3 сар 3 сар гэдэг чинь 90 хоног шүү дээ. 90 хоног шингээний виз авчлаа. Би 90 хоног шингээнд байна гэсэн биш. Би 90 хоногийнхоо 30 хоногт нь л шингээндгүй байна. Та тасралтгүй ч биш. Ер нь орж гараад нийтдээ 30 хоног шингээ. 30 хоног л байлаа. Тэгээл гарах хэрэгтэй. Тэгээл дахиад аялмаар байвал дахиад шингээний виз наа. Гэхдээ айгүй олон хүмүүс нөгөө нэг англичин Европ болохоор хоорондоо визгүй гэж хүмүүс ойлгоод идэм байлээ. Англи бол шингээнээс гарцаа. Шингээнд байхдаа ч ямар байсан юм мэдэхгүй. Тэг яг англичууд бол өмнө нь чөлөөтэй орж гардаг байсан. Одоо бол зүгээр e-visa гэдэг бидрийг бол хамаагүй хямдхан 6 паунд төлөөд хурдан бөглөөд орчдөг. Тэгээ бид нар бол хизэж шууд орж. Тэгээ бидний энэ виз ингэдэг тэгдэг гэхээр ингээ гайхаад байдаг. Та нар чи гимт хэрэгтэн шиг шанарыг шалгаж шít. Наад бол чинь ингээ ирэх байхгүй. Энтергээ заяа. What the fuck. Та нар you know nothing Jon Snow гэж байгаа юм. You know nothing Jon Snow. За гэхдээ бас нөгөө талаараа айгүй хөнгөлөлт зовлонтой юм шиг ярьчлаа шүү дээ. Чи тэгээд Монголын иргэншлээс татхан цахах гэж байгаа юм уу? Өсөж төрсөн Монголынхоо. Тий. Ямар аим шиг юм бэ ёо. Эзэн чимээ богтойхон чистэ жаргалаа өгöd Монгол улсаа хөгжүүлэхгүй юу? Яхаа нүд ирмэ да. Яа намайг да. Хойлоо яриад ирээд Монголд амьдрахгүй гэл анханасаа зориг тавиал энд амьдрна гэл анханасаа тийм зориг тавиад хойлоо ирчих. Яагаад Монгол амьдрахгүй гэсэн зориг тавьсан? Амруудтай тэгээд төвчрээтэй. Хөдөө амьдрах уу гэж үү? Яагаад Монгол амьдрахгүй гэсэн чинь би нэг тийм дүрэн бол дүрм гэдэг талтай юм шиг байгаа. Тэгээ нэг юм хүн амьтны айдалцаад манай наануу цаануу дарга марга ахаа их ингээд гэж яг чаддгүй юм шиг байгаа. Тэгээ би үл явах юм бол ер нь нөгөө хэрэлдэж байгаа л дээр үдээсэн бол буудуулчих лээсэн юм шиг байна. Тэгэл тийм төрлийн стрессний хүн. За тэгээд тэр ч яг уу. Тэгээд яг нэг 10 хэдэн оны хавар ирэхс нэг амар муухай өвдөөд тэгэд имлэгээр ингээ явсан чи имлэг нь бүр нэг новш. Тэрний яг өмнөх өвлөн би нэг маргааш идэх талхыг авчаад тэгээд нөгөө нэг хажуудлын дийл аптик гэдэг нь штэ. Хажуудлын аптик орсон чи ингээд яг аав нар ээж нар яг ингээд тор туран хүүхдийн ханид нэм авсан байсан байхгүй. Тэгэл яг тэгэхэд би яг тэр дунд очиж байгаа бол ханид нэм аваад тэгэл төд бодлого өвөл дуусаал тэгэл гисэн чи ирэхээс яг юу мэдхгүй бөөлжүүл гүйлгээл нэг тийм муухай юм тусцэн. Тэгэл за ер нь бол Монголоос гарч ер нь тэгэл өөрсдөө хөгжүүлээл ер нь бол өөрсдөө боддгоо мөхөд хөвгтө бодох хэрэгтэй байна л гэж бодсон. Тийм надад болохоор яг хөдөө амьдрах юм бол утаа ч юм уу тэг төгжрээ ч юм уу тийм юмнаас хол эрүүл мэндийн хувьд эрүүл амьдрын штэ. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэхийн хувьд бол ажил мэргэжлийн хувьд ч юм уу яг залуу хүний хувьд карьераа бодох ихэр тэр нь болохоор Улаанбаатарт байгаад байдаг. Тэгсэн мөртлөгөөсөө эрүүл мэндэ бодохоор Улаанбаатарт амьдрмааргүй байгаад байдаг. Тэгэл за ер нь боломж байгаад эртхэн залуу дээрээ тодгоо явт гэсэн. Би ажил хийж чадах залуу дээрээ хар ажил гэж хэлсэн шүү дээ. Хар ажил хийж чадах эрч хүчтэй байгаа дээрээ хоёлаа эртхэн шиг гарья гэсэн. Тэгэл лас виз гараад л гэсэн. Тэгтээ уусаа амар хэцүү байсан яг Монголд ингээд дөнгөж төгсчөөл тэгэл яг ажилд ч ороогүй яг дадлага хийгээл өглөө гараад шөнө орж ирэл хүүхд ч юу ч болоод байгаа. Нэг хичээл ном ч юу болж байгаа бүрсээ ойлгомжгүй тэгэл ингэж амьдрна гэж юу байсан юм бэ? Тэгэл за юу ч гэсэн хамгийн ихний гарцсан угаасаа сурыг оюутны визээр гарчаал тэгэл цаашаа ажил юу болт гэсэн ч тэгэл юм ч учраа олё гэл ботсон тий. Тэгэл наад мөнгө шин төллөө шүү дээ. Тийм тэгэнгүүт одоо ингэж аахгүй айгүй олон хүүхдүүд оюутнууд төгсчөөд тэр нөгөө нэг ажлын визэнд хамрагдаж чадахгүй хугацаанаас өмнө төгсөөд буцсан тохиолдол байна.
тэгэхээр тэгснэ эсвэл бүр ингээд шалгалтуудаа бүтэн өгч чадаагүй, магистраа төгсөж чадаагүй учраас тийм ажлын виз авах эрх байхгүй гэд бүр хүнд зүгээр л тэр мөнгөний төлөөд энд үлдэх эрх нь байхгүй бутсан хүүхдүүд байхад хоёлаа ядч мөнгөний төлөөд байх эрхтэй байна гэдэг чинь тий. Дуя. Зүүр юу энэ да. Хүмүүс мөнгө л сонирхолтой байх төө. Тэгээд сарын хэдэг болдог вэ гэж юу олснаагаа тэгэл энд л өгч. Одоо ирэх жил Монгол явмаар байна. Монгол явхад тикет амар үнэтэй. Өнгөрсөн энэ жил биш, өнгөрсөн жил явсан. Тэгсэн чинь л тикет 800-ээс энэ жил 1000 болсон байлээ. Паундаар. Тэг яг Америкт байдаг хүмүүсийг одоо л бас арай амтхан байлээ. Гэхдээ одоо жишээлх юм бол оюутан байгаад тэгээд тодко ингээ бүтэн цагаар ажиллаад миний төлбөрийг цуглуулад визэнд мөнгө өгөөд тэгсэн учраас ингээ өмнө ингээд бүтэн 5 жилийн турш Монгол явж чадаагүй. Зүгээр л цэвэр тийм мөнгө байгаагүй. Тэгээд өнгөрсөн зун яг бүрийж жагаад ковид гарсан шүү. Өө тийштэй ковид гараад юм наашаа цаашаа явах тэнд чинь таг хоригдчихж байгаа юм чинь. Тэгээ ямар ч гэсэн 5 жил Монгол яваагүй байж байгаад өнгөрсөн зун Монгол яваад яадаг ч байсан явъя гэдэг тий. Тэгээд яг нэг 10 хэд мэдтэй байдаг хахад ер нь тэгэл нэг гэрээ санахгүй тэгэл тэгж байж байгаа л хулантай танилцаал тэгэл хулантай ингээл яваал байж тэгсэн чинь тэгэл хулан хамтаа хахад тэгэл хулан ч гэрээсэн. Одоо тэгсэн чи харин ээж аавыг санаад идэх болчихжээ. Ээж аав дээр очиж ирхэлмээр байна. Аялжуул яг уу болно. Тэгтээ болж игэл ойрхон Монгол явжээ да гэсэн бодолтой бас байна. Би бас ээж аавгаа бас наашаа авчираад тий. Тэгсэн бас Монголд бас очихоор нэг тийм энэ тэгэл байрны мөнгө зэйлээ юу илээ гэл тэгэл бас л яг уу дарамт нь л байгаа л та. Тэгэл угаасаа хүн болгон л тийм л юм хийгээл явчлаа шүү. Тэгээд тэгтээ сайхан байна уу. Нөгөө нэг сайхан манай найз хэлсэн байлээ шүү дээ. Чиний над асуудалтай чинь чиний над асуудал чинь зарим нэг үний мөрөөдөл шүүгээд. Тэгээ асуудалтай ингэж авахыг хүсдэг мөрөөдөл шүүгээд. Тэр бол үнэн л тэрийг бол мэдчихлээ. Яг тэгтээ хаяа нэг тийм гэдэг гоншгончоор гоё болчих. Тэгтээ дандаа биш. Нэг тэгчээ болсон. Босчоолаа гэдэг. Маргааш ажилтай. За. Баяртай. Дараа чи тэрийг. Чи дарчаач би дармааргүй. Чи даар. Ойрхон байгаа юм шүү. Гарчаа. Миний нэг имэйл ойрхон байгаа сте.